Өнөөдөр 12 дугаар сарын 1 дэлхийн нийтээрээ AIDS хэмээх дөрвөн үсгээр нэрлэж улаан туузаар илэрхийлсэн аимшигт өвчний эсрэг нэгдэж энэ сэдвт анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл энэ өвчнийг тархахаас хамтдаа сэргийлэх, амьдралын зөв хандлагыг сурталчлах, алхам тутамдаа санаж сэрхийг сануулах өдөр тохиож байна. Хүний дархлын олдмол хомсдлын вирус хэмээх энэ чимээгүй тахал аливаа улсын нийгэм эдийн засаг, хүний хөгжилд занал хийж, зарим улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг жил бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна. Шинэ нээлт хийсэн мэт илэрсэн тохиолдол бүхнийг зарлан тунхаглаж байсан тэр өдрүүд хэдийнэ 20 жилийн тэртээ үлджээ бидний хувьд. Гэр бүл, найз нөхөд хамт олон нийгмийн харилцааг хүйтрүүлж, эрүүл мэнд амь насны аимшигт хүчин зүйл болсон энэ халдвараас бид үнэнч байдал, амьдралын зөв хэм маяг, ухаалаг алхмаараа бүрэн сэргийлэх боломжтой. Айдсыг ухаалаг хандлагаар сүрье. За шинэ 7 хоногийн мэд хүргэе. За баярлалаа. Чамч гсэн шинэ 7 хоногийн өдөр. Баярлалаа. Өнөөдөр ажил их сайхан өдөр бүтэмжтэй эхэлж байна. Тэгээд 7 хоногийн эхний өдөр бол тухайн 7 хоногийнхаа ажлын амжилтын өнгө гэдэг шүү дээ. Миний хувьд их сайхан, таатай сайхан эхэллээ. Тэгэхээр шилдэг 90 оролцогчд маань эх орны 408 зохиос өнцөг булан бүрээс шалгаран эсээгээ явуулсан 1700 гаруй хүмүүсээс шалгараад за тэгээд 443 оролцогчдоос шалгараад 90 хүн үлдсэн байгаа. За энэ 90 хүнээс бол сая нийтдээ багийн доторх хасалт явагдаад түүний дараагаар нь шүүгчдийн хасалт явагдлаа. За мэдээж ихтгэл гэдэг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх энэ талбар дээр залуучууд маань хэр ихтгэл үнэмшилтэй байж чадж байна гэдэг дээр мэргэжлийн экспертүүдээс үнэлгээ дүгнэлт өглөө. Ямар нэгэн байдлаар шүлтэй холбоотой маргаан гарсангүй ингээд ямарсан шилдэг 60 маань амжилттай гаргаж чадлаа. За тийм өнөөдрийнхээ мэдээллийг эхлэе. Улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн даваа гарагийн шинэ дугаарыг үзэж та бүхэндээ боллоо. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шинэ налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Содомд орчин Сансар гэдэг. Улс орны бий болгож байгаа баялагийг нэмэгдүүлэхийн тулд бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, үр ашигтай үйлдвэрлэлийн хөгжил, технологид суурилсан ажлын байртай болох асуудлуудыг тоймлсон загвар юм а. Энэ бодлого загварын агуулга, ажиллах хүрээ маш өргөн учир жижиг жишээгээр тайлбарлая. Өмнөд хөрш маань эрчим хүчний байнгын дутагдлалд орсоор байна. Энэ улс руу бид цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой. Өмнөд хил дагуу бидэнд хүрэн нүүрсний асар их нөөц бий. Үлгэрлвэл хил дагуу бид 20 гаруй цахилгаан станц бариад түүнээсээ эцсийн бүтээгдэхүүн экспортлон гэсэн үг. Ямар хөрөнгө оруулалтаар яаж цахилгаан станц барих вэ? Хүрэн нүүрсний орд эзэмшигч компаниуд нийлж нүүрсний нөөцөө барьцаалан нэг юм уу цөөн томоохон компанийг байгуулж IPO хийж болно. IPO гэдэг нь компаниуд хөрөнгүүдээ нийлүүлж хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана гэсэн үг. Энэ компаниуд дэлхийн хамгийн том эрчим хүчний компаниуд болох боломжтой. Төрөөс зөвхөн бодлогоор ийм үйл ажиллагааг дэмжихэд үүнийг иргэд болон компаниуд хийх боломжтой гэсэн үг. Ингэж чадвал олон мянган ажлын байр бий бол тухайн ажлын байрууд нь өндөр цалинтай, хуримтлал бий болох боломжийг бүрдүүлнэ. Яагаад гэвэл өндөр технологи мэдлэгийг шаардсан ажлын байр бусад жирийн ажлын байраас илүү үнэлгээтэй байдаг онол бий. 20 гаруй цахилгаан станц баригдахад дотоодын цахилгааны үнийг хамгийн хямд үнэтэй болгох боломжтой. Энэ нь дотоодын бусад салбарын үйлдвэрлэгчдэд зардлын болон өрсөлдөөний давуу талыг бий болгох. Ийм үед дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бодит боломж бий болно. Энэ үед бидний одоо ярихаас цааш хийж чадахгүй байгаа жижиг дунд үйлдвэрүүд аяндаа бий болох боломж хүртэ. Энэ болгоны үр дүнд Монгол улс бодиттойгоор хөгжих нөхцөл бүрдэх юм а. Миний дэвшүүлж буй хөгжлийн загварын зөвхөн нэг жишээг би сая дурдлаа. Цаашлбал яг энэ жишгээр бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт энэ мэтээр бодлого стратеги боловсруулад байвал хөгжил бидэнд улам ойртох юм а. За Сансар бол яг ер нь ихтгэл үнэмш төрүүлж байна. Одоо намтар угсаа
тэр намтар Америкт магистр зэрэг хамгаалсан одоо МОИС-д багшилдаг гэхээр би бол яг заавал сансрын өмнөөс тоо бодоод надад тийм чадамж байхгүй учраас энэ эдийн засгийн хэмжээ Америк төгсөн юм чинь ч гэдэг юм ингээ итгэл үнэлтгэх баг. Гэхдээ тийм их нарийн одоо дээд тоог бол сонгогчдод бодуулж ер нь бол болохгүй. Тэрийг их бодох ёстой, өшөө их хялбаршуулах ёстой байсан. Саяны одоо ихтгэл тавьсан хүмүүс дотроос нэг сансэрт талархлаа. Яагаад тэгээд тэгэхээр асуудлыг загварчлаад загвар болгож харуулсан ийм тодорхой тоонууд хэлж байгаа бол их сайхан байсан. Тэгээд би их баярлцуугаад бараг хамаг өндөр оноогоо тавьчихвол гэж бодлоо. Сансэрт. Саяны ярьсан 6 өнөөс тэр сансрын ай ашигласан технологи нь одоо ингээд бидний энэ сууж байгаа бүх хүмүүст тэр үлдсэн байх гэж бодож байна. Яг энэ ч балансын алдаа гарч байгаа. Уг сайн тал нь ай өөрөө хэлгэж байгаа зүйлс ирч хүчийг өгж байгаа байхгүй. А гэвч чиний агуулгач яг энэ аятайгаа тохирсон шийдлүүд буюу ангийн тэр харьцааны балансаар өгч чадахгүй болохоор ийм хүчтэй аян дээр амар хэцүү тоог тавиад тэг өөрөө тэндэнтэй нэлээд алсын зайнаас ингээд яриад эхлэнгүүт яг биднэрт наалтаж ирэхгүй байгаа даа л да. Гэхдээ аян үлдээд байгаа байхгүй. Сайн тал нь үлдээд байдаг. Гэхдээ тэр аян ямарч чиний имижийн зүгээр нэг те эрчтэй гэсэн ч юм уу нэг жижиг хэсэгт л үлдчих байхгүй. А түрүүний оролцогчийн хувьд улаан дээлийг би бол хувьдаа айгүй супер надад харагдаж байгаа байхгүй. А гэхдээ улаан дээл нь ярьж байгаа хүн нь айж охин болохоор дээл нь өөрөө нөгөө гол болчингууд имиж нь те улаан эрчтэй юм шиг боловч дээлнийхээ цаанд дарагдчихад байдаг. Энтэй адилхан балансын онолууд бас айгүй чухал илтгэлийн чанартай байдаг те. Амьдрал дээрээ та нарын хэлж байгаа санааг чинь яаж хүргэсэн бэ гэдгээр хүмүүст илүү хүрдэг гэдэг технологиг л ерөөсөө мартаж болохгүй. Би Говьалтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 9 булаг сумаас нэр дэвшигч Бүрүс Сүрэнгийн Нандин цэцэг байна. Би залуу хүн. Өнөөдөр би 27 настай. Надад хий бүтээ гэсэн маш их хүсэл эрмэлзэл байна. Надад ямарваа нэгэн асуудлыг шийдэх шийдлийн гарцсан байна. 9 булагчдын хувьд бол нэг том асуудал юу вэ гэхээр энэ иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал байгаа. Энэ шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор 3 том асуудал урган гардаг. За нэгдүгээр боловсрал, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хүртээмжийн тухай асуудал байгаа. За хоёрдугаарт газар олголттой холбоотой асуудал. За гуравдугаарт ажилгүйдэлтэй холбоотой ийм 3 том асуудал бол энэ шилжилт хөдөлгөөнтэй холбоотой урган гарч байгаа юм. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн дуу хоолой, иргэдийн өөрийнх нь оролцоо маш чухал байдаг юм гэдгийг би олж харсан. Хэрвээ та бүхэн надад итгэл хүлээлээд сонгох юм бол би та бүхний дуу хоолой байж та бүхний төлөө ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд залуу хүний эрч хүчийг дэмжиж намайг сонгоно гэдэгт итгэлтэй байна. Нандин цэцэг бол гайгүй сэдв сонгочоод шууд бид мөнгө энэ амлаагүй тий. Сум багийн иргэдийн тоотой төсвийн уялдуулъя гэд энийг бол илүү ойлгомжтой нөгөө хэдэн хүн байна. Төдий хэмжээний төгрөг төсөв мөнгө хэрэгтэй гэдэг илүү ойлгомжтой тодорхой хэлэх боломжтой байсан маш их ойрлоо. Тэгээ нэгтгэн дүгнээд яг голыг онцолж ярих хэрэгтэй л доо юм. Нандин цэцэг ихтгэлтэй байн би залуу хүн л гээд ах юм. Тэгэхэр чи хүн залуу гэхээр залуудах юм байна гэж бодчих үедээ гээд айгаа суучлаа би. Нэгдүгээр нь Монгол улсын хөгжлийн бодлогыг урт толгойн хугацаанд тодорхойлно. Тодорхойлолтоо дан ганц аль нэг нам хөвсөлтэй биш. Монголын бүх ард түмэн бүх намуудыг суулгаж хагаад Монгол улсын хөгжлийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Хоёрдугаарт нь Монгол улсын хүний хөгжлийн цогц бодлого боловсруулж бүх аймаг, бүх дүүрэгт хүний хөгжлийн төвийг байгуулна. Гуравдугаарт нь 21 аймаг болон 9 дүүрэгт томоохон үйлдвэрүүд байгуулна. Дөрөвдүгээрт нь Монголын их хаатын зохицлыг байгуулна. Ийм ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм аа. За Эрдэнэчин бомб энэ ерөнхийлөгчийн ажил биш л дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж байгаа хүн ярихааргүй үйлдвэр энэ төргээд эн чинь засгийн газрын ажил энэ төр болоод ингээд тэр ямар сонгуульд дэвшиж байгаа вэ гэдгээ яг сайн бодохгүй бол бас болохгүй. Бусад хэд хэдэн өндөр гарчлаа. Энэ шашны эд зүйл, сүм гээд бурхан багшийн сэрэг дүр өдр гарч. Энэ нь шууд
сонгуулийн хуулиар бол хасагдах шалтгаан ингээд саяын мэдээллийн бүтээгдэхүүн бол ингээд өөрөө өөрсдөө сонгуулийн нэрсэж жагсаалтаас хасчлаа гэж бас ойлгох хэрэгтэй чинь хүн хуулийн дор амьдарч байгаа юм чинь хуулийг бас судлах хэрэгтэй. Хичнээн энэ бол нэвтрүүлэгч гэлээ гэсэн, зохиомжч гэлээ гэсэн хуулийн дор амьдрна гэдгийг бол алхам тутаа бас бодох хэрэгтэй. За Эренчин бомбын хувьд болохоор энэ суугаа байдал үг хэлнэ гэдэг юм уу? Суугаа байдал нэр дэвшиж өргөд танилцуулныг бол угаасаа улс төрийн хувьд бол маш одоо буруу гэдэг юм их алдаатай тактика. Суугаа яриа гэдэг бол их уйтгартай. Тэгэд нөө түрүүн хэлсэн шүүгч маань үзэгч болоод бас суугаа солилцохоор тийм байдалтай ихтгэл олж байна. Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. 21-р зууны иргэд бид мэдээллийн 90 зуунд амьдарч байна. Өөрөөр хэлбэл мэдээллийг хорон бүр төлөө авч байгаа энэ цагт бусдаас илүү мэдээлэлтэй хүн аль ч салбарт амжилттай ажиллаж байна. Мэдээлэл дамжуул хорд асар хурцтай нэмэгдэж байгаа энэ цагт дэлхийн өнцөг булан бүрт болж буй мэдээллийг бид цаг алдалгүй минут секунд бүрт хүлээн авах боломжтой болсон. Гэтэл бид өнөөдөр гэрийнхээ ойр орчинд юу болж байгааг тэр бүр сайн мэддэг билүү? Сарын өмнө энэ замын бүх ашлагыг шинээр сольсон. Өнөөдөр энэ замын ашлагыг солихоос илүү төсвийн мөнгийг зөв зөв зарцуулах үр дүнтэй ажил байхгүйсэн гэж юу? Энэ жишээнээс гадна бидний мэдэхгүй, нүдэнд харагдахгүй хичнээн их хөрөнгө өргөн хоосон зүйл зарцуулагдсан бол үүндээ бид амьдрал суугаа хороо дүүргийнхаа ойр орчинд ямар ажил хийгээр төлөвлөсөн, хичнээн төгрөг төсөвт тусгагдсан юунд зарцуулагдаж байгааг тэр бүр хянж үздэггүй. Бидэнд мэд хийх бий юу? Мэдэхгүй, мэдээлгүй байсаар бид юунд хүрэх вэ? Усын төсвийг дотор төлөвчд ард түмэн бид бүрдүүлдэг атлаа түүний захиран зарцуулалтанд хяналтайж чадахгүй. Энэ их мэдлэгнүүдэд төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах, ашиг сонирхлын төрүүлэх боломж олгож байна. Иргэд бид танихгүй, оролцохгүй байвал бидний мөнгийг хэн нэг нь өрн тааран хийсээр л байх болно. Энэ хугацаанд иргэдийн оролцоо, нээлттэй ил тод байдал, хяналтыг ярилцахын өнөөдрийг хүрлээ. Монгол Улсын ерөнхийлөгч цахиагийн элбэг доржийн санаачлаар шууд арч хэмээх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, баталгаажуулах тухай ойлголтыг ярьж хэрэгжүүл хаягийн өрнүүлсэн ардсан хувьсгалын дараагийн их давлаа гэж би бодож байна. Шууд арчлын үндсэн суурь зарчимд иргэдийн их оролцоог нэмэгдүүлэх ил тод нээлттэй мэдээ солилцол оршдог. Тэгвэл шууд арслыг амьдралд хэрэгжүүлж иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн технологиг ашиглах нь илүү үр дүнтэй. Яагаад гэвэл иргэдийн нийтийн хооронд залуучууд бидний идэх оролцоо үнээр сул байна. Иргэн та нэг ч гэсэн удаа иргэдийн нийтийн хооронд очиж үзсэн үү? Улаанбаатар хотын өрхүүдийн 70 орчим хүн интернет хэрэглэж дийлэн хүмүүс нь ухаалаг гар утас ашигласан энэ цагт технологийн дэвшил ашиглан шууд арчлын давлааг түргэх маш том боломж шийдэл надад байна. Миний та бүхэн танилцуулах шийдэл бол үүлэн тооцоол зөвөрсөн хуралдаа цэгийн захин хуудас юм аа. Үүлэн тооцоол гэдэг нь иргэд хизээж хаанаас өссөн үедээ интернет холбогдсон төхөөрөмж ашиглан бүтээгдэхүүн үйлчлэгийг авах хамгийн сүүлийн технологийн дэвшил юм. Үүний хамгийн том жишээ бол төрийн үйлчлэгийн захин машин юм аа. Тэгэхээр иргэн та бүхэн өссөн үедээ гар утас, компьютер, таблет төхөөрөмж ашиглан хуралдаа цэгийн захин хуудас руу нэвтрэн орж хороо болон дүүргийнхаа бүтээн байгуулалтанд саналаа өгч төсвийн зарцуулалтанд хяналт тавина. Мэдээлэл солилцох бүрэн боломж нэгдэх юм. Та би төр зэсэн Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад иргэдийн саналаа өгдөг, төсвийн зарцуулалтанд хяналт тавьдаг, иргэн бүрэн захимаар хэлэлцүүлэлт идэвхтэй оролцож мэдээлэл солилцсон хамтдаа хөгжин живш тэр үе ойрхон байна гэдэгт итгэлтэй байна. Хүчирхэг Монголын хөгжлийн орцоор залуучууд бидний гарт байна. За тогтооных бол шин санаа биш. Яг цоо шин санаа биш. Гэтэ одоо имиж хилжин гэж байдаг. Тэгэхээр одоо шилэн дансны хууль гэдэг юм уу энэ олон нийтийн анхаарлын төв дуугаа харьцангуй бас эерэг үнэлгээ авч байгаа тийм санааг цааш нь дэлгэрүүлэх, өргөжлүүлэх замаар хуралдаа юм байна гэдэг нэг тодорхой сайт байгуулад ингээд ажиллаад явъя гэдгээр бол бас бурууч зүйл биш байх гэж бодож байна. Их одоо бас боломжийн одоо хөтөлбөрийг нэлээд тийм бас уйтартай байлэр гэдэг юм хүмсэг зангидaltaй. Тасгаар хувцастай иймэрхүү байдлаар одоо танилцсан учраас бас яг одоо сонгогчдын сэтгэлийг хөдлөхөд бас төвхтэй санагдаж байна. Замын хашлах сольсон гэл тэгэхээр тоолж жогоод яг нөгөө тоо олоогүй байж болно. Тэгтээ хүн чинь нөгөө замын хашлах гэхээр зүгээр иргэн хүний хувьд баримжаа тооцоо хийж болох байсан байхгүй. Тэгтэл зүгээр ингээд нөгөө ерөнхийдөө явчаар нөгөө сайхан гаргаж ирэх гэжсэн мессежээ алдчихад байна гэж бодсон. Нарантуягийн иргэдэн гарав. Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн. Зөвхөн эмэгтэйчүүд бидний өмнө тулгамдж байгаа асуудлын тухай би энд яриа гэж бодсон юм. Эмэгтэй хүн бүхэн эх хүн болдог. Эхчүүдийн хувьд амин чухал асуудал нь бол хүүхдийн цэцэрлэг. Энэ хүүхдийн цэцэрлэгийн асуудал надад ч тохиолж буй маш том асуудал болоод байгаа юм. Бид цэцэрлэг барих газар байхгүй, тэр нь тодорхойгүй
За ингээд цэцэрлэгүүд маань баригдах санхүүжилт нь хизээ бүрдэх үү, хизээ тогтоогдох үү гэдэг нь өнөө хүртэл одоо бүрхэг байгаа юм цаг үед бид нар өөр арга хэрэглэх ёстой маа гэдгийг би тогтоогод байгаа. Энэ маань юу вэ гэвэл бид гэр цэцэрлэгийг маш зөв зохион байгуулалттайгаар дүүрэгтэй хөгжүүлэх бий болгох боломжтой юм гэсэн үг юм. Өөрөөсөө санхүүжилттэй босгож бүрдүүлдэг. Мөн улсаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттай байх зарчим суурилсан гэр цэцэрлэг бол өнөөдөр бидний нөхцөлд маш зөв шийдэл болж байгаа. Бид нар гэр цэцэрлэгээ байгуулж чадвал ээжүүд бид хүүхдээ цэцэрлэгтээ өгөөд өөрсдөө ажиллаа хийх. Эмээ өвөө нар маань тав тухтай амрах. Хүүхдүүд маань өөрсөндөө тохирсон орчин нөхцөлд сурч хүмүүжих. Дээрээс нь ажлын байр нэмэгдэж, айл өрхийн амжиргааны түвшин нэмэгдэх ач холбогдолтой юмаа гэж үзэж байгаамаа. За иргэдэн гарам бол тийм их урт намтрыг одоо палеттэй гэж тавьж болохгүй. Яриад юм. Цэцэрлэгийн асуудал нэг номын дэлгүүрийн наан яриад юм. Аль болох ярих биш үзүүлэх ёстой. Цэцэрлэгийн асуудал ярьсан бол цэцэрлэгийн кабинет дотор ч юм уу цэцэрлэгийн үүдэн дээрс ярьсан бол илүү орчиндөө очиж их үнэмшилтэй болохоор байлаа. За санаа нь бол уг нь хүртээмжтэй байсан. Яг одоо телевизийн фон дээр бол улс төрч өөрөө яг гол хүн байх хэвээр өөрөө тод томгоо амтах хэвээр. Гэхэл ингээ харахад нөө сонгогчийн нүдэнд их одоо төвхтэй байгаа. Бараг нэг ард нэг номнуудын гарч бид нар уншаа суух гэж байна шүү дээ. Тийм учраас фон их буруу сонгогдсон байж байгаа. Логикийн алдаатай хийгээд эмэгтэйчүүдийн асуудал ярих гад байжсэн цэцэрлэг бодлоо явуучих жишээтэй ч байдаг юм ингээд нөгөө эмэгтэйчүүдийн асуудлын хамгийн гол нь гэд цэцэрлэг ярих гэхээр цэцэрлэгийн асуудлыг тусад нь бид нар нөгөө сургуулийн өмнөх гэдгийг ярьдаггүй юм шиг тэр далбан доор оруулж ярих гэхээр чинь бас жаахан болохгүй тийм логикийн юу харагдаад байлаа. Миний бие Өмнөгов аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 3 дугаар тойрогт их нутагтаа эзэн байцгаа уриатаагаар нэр дэвшиж байна. Монгол улсын аймагуудын өрсөлдөх чадрын судалгаагаар Өмнөгов аймаг 2013 онд 2-т орсон. Тэгэхээр бидэнд боломж болцоо байна. Бидэнд хөрөнгө мөнгө байна өмнөгөвчүүд бид хөрөнгө мөнгө хайх шаардлагагүй байна. Бид азтай бас азгүй. Өмнөгов Монголын ирээдүйн хөгжлийн гарц гэж хин ингүү ярилцдаг бас хөөрөгдөг. Яг үнэндээ энэ нутагт амьдарч ажиллаж байгаа бидний хувьд бол байдал эсэргээрээ байгаа. Магадгүй аливаа их үйлс хэргийг бүтээхэд золиос гардаг бол өнөөдөр Өмнөгов аймгийн ард иргэд уух ус, амьсгал хагаар золиослогдож байна. Тэгэд бид олон асуудлуудыг дурдж болно, хин нэгнийг шүүмжилж болно, хин нэгнийг зөвхөж болно. Гэхдээ энэ асуудлуудыг шийдэхин тулд та өөрөө юу хийсэн бэ бид бодох хэрэгтэй. Бид хин нэгнээс хөгжил сэтгэлийг нэхэх биш, хөгжил бол хүнд хурж ирдэг юм биш, хөгжилд хүн өөрөө хурж очдөг юм аа. Яг үнэндээ говийн ард түмний тайван байдаг, чимээгүй байдаг энэ зам байдал нь эсэргээрээ асуудал болоод байна. Тийм учраас бид оролцох хэрэгтэй байгаад байна. 5 жилийн өмнө би Өмнөгов аймгийн цогцын суманд багшаар урьж ажилласан юм аа. Яагаад гэвэл тэр суманд магадгүй би илүү хэрэгтэй байсан учраас энэ хэрэгцээг мэдэрсэн учраас орон нутгийн хөгжил сэтгэлд хувь нэмрээ оруулахаар хөдөө орон нутгад ажилласан юм аа. Энэ чиглэлээр би олон ажлуудыг санаачилж хийж байсан та бүхэн санаж байгаа. Ер нь залуучуудыг мэдлэг боловсролтой залуучуудыг орон нутгад ажиллахад төрийн зүгээс орон нутгийн зүгээс чинь дэмжих шаардлагатай байгаа. Шийдэл нь хаана байгааг би бас яг нарийн үнэндээ бол үнэхээр ойлгосонгүй. Тэгээд одоо болохгүй байгаа зүйлийг л тоочоод байгаа. Тэгээд их гоё юм гоё юм би хийнэ л гэж яриад байгаа. Та яг ямар гоё юм гээд байгаа юм бэ? Тэр нэг сонь амар гоё болгоно л гэж нэг ийм санаа илчүүл гэж бод. Илтгэгчийн хувьд бол яриад байгаа юм шиг санагддаг болов сонсож байгаа хүний хувьд чинь маш утгартай зүйлүүд гарч ирээд байна. Эсвэл ойлгомжгүй болоод байхгүй. Тийм учраас төгсгөл рүү бид нар явчмаар санагдаад байдаг. Гэтэл нөгөө урд нь явж байгаа утгартай юм чинь төгсгөлийг чинь сонсох хүсэлгүй болгож хувиргаад байгаа нь биднэрт ямар ч утгагүй болоод байхгүй. Гол асуудал руу орохгүй цагаа алдаад байна. Тэгээд сонгогчд сувгоо солихгүй гэсэн баталгаа ерөөс байхгүй. Ер нь солино. Та нар ингээд гол асуудал руу орох жоох хооронд хүн өөр сувг руу орно, усанд орно, хоолоо ийж эргээ сууж ийн яриад дууссан байна гэдгийг л ойлгох. Дараагийн оролцогчдыг тайлбарлая. Пүрэв сүрэнгийн Нандин цэцэг, Наран туяагийн Иргэдэн гарав, Дэлгэр далайн Эренчин бум, Содном доржийн сан сэр, Инх тайвны тогтун, Адилшийн Төвшин баяр.
Дэлгэр далайн Ринчин бомта энэхүү төслийг цааш шүүгчдийн саналаар онооны дунджаар өргөжлүүлэх боломжгүй болжээ. Бусад 5 оролцогчийн хувьд цааш төслөө өргөжлүүлэх боломжтой болсон байна. Баяр хүргэе. Ирэнчин бомбын хувьд бас өөрөө өвөрмөц нэртэй ийм сайхан шилдэг залуу. Монгол соёлын өвийн уламжлал болсон босоо монгол бичгээрээ сайхан бичдэг. За уран бичлэг буюу каллиграфыг маш сайхан хийдэг. Үндснийхээ язгуур соёлын төлөө зохилох зөрөгтэй манай шилдэг залуучуудын маань нэг яхахгүй мөн. Би бол Ирэнчин бомбыг бол энэ төсөлд нэлээд амжилттайгаар хол замыг туулах байх гэж дотор найдаж ирсэн. Харамсалтай нь бас шүүгчдийн онооны нийлбэр дүнгээр таны илтгэл цааш өргөжлүүлэх хангалттай оноог авч чадсангүй. Би хувьдаа маш харамсаж байна. Гэхдээ эр хүний замын хүүд зуурт, ер нь эрч хэлтгүй эрэгтэй эмэгтэй бүх хүмүүсийн замын хүүд зуурт байх. За энэ мөчид танд яг ямар сэтгэл төрж байгааг олцгоёлаа. За бусад оролцогчдод амжилт хүсье. Тэгээд одоо энэ бодож сансан ажлаа цааш үргэлжлүүлэхэд бол оролцоод явна. За өдөр Ирэнчин бомда чин сэтгэлээсээ амжилт хүсье. Монгол үчгээрээ өв соёлоороо бахархаж түүнийг өөртөө нутагшуулж бахархал болгож явж байгаа Ирэнчин бомбын маань хувьч гисэн бас үйлс заяан, үйл ажиллагаа бүх зүйл нь босоо монгол үчиргээ босоо хямртай холтгоо гэдэг эрүүлэг өргөн дэвшүүлье. Чин сэтгэлээсээ амжилт хүсье. Мөнгө дөрших байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгмэн үннийг мэдээлнэ. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашхыг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэгмэн. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Ирээдүйн хүсэл өнөөдөр бүтээ гэдэг шиг Баянгол Дүргийнхаа ирээдүйн талаар та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа би баяртай байна. Намайг Цэнжо гэдэг. Би улс төр чин мандалагч
нэвтрүүлэгт оролцож байгаагаа хувьд Баянгол дүүрэгт амьдралынхаа хувьд Баянгол дүүргийнхаа ирээдүйн төлөө санаа зовж явдгийнхаа хувьд математикч, статистик, эдийн засагч мэргэжилтэй хүнийхээ хувьд Баянгол дүүргийнхаа ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийг босрууллаа. Өнөөдөр миний мөрийн хөтөлбөр шийдвэрлэх асуудалтай, судалгаатай, шинжилгээтэй хэрэгжүүлж болох үс юм мөрийн хөтөлбөр юм аа. Хүрэх эцсийн зорилго нь Аздаа шилдэг дүүрэг болох. Яагаад болохгүй гэж Аздаа шилдэг дүүрэг болъё. Дэлхийн шилдэг хотуудыг шалруулахад нэг дараах 5 зарчим байд юм байна. Нэгдүгээр бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн таатай орчин. Хоёрдугаар иргэдийн амьдрал, амжиргааны түвшин. Гуравдугаар хэвлэл мэдээллийн нээлттэй байдал. Дөрөвдүгээр соёлын харилцаа. Тавдугаар улс төрийн тогтвортой байдал ба оролцоо. Баянгол дүүргийг шилдэг дүүрэг болгохын тулд дараах асуудлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзлээ. 1. Баянгол дүүрэг. Жижиг дунд үйлдвэрлэл болон хувийн хөвшлийг дэмжиж, чадваржуулъя. Баянгол дүүрэгт байгаа аж ахуй нэгжийн ядаж 5% нь биднэрт хөрөнгө оруулалт хийя. 5% хөрөнгө оруулалт гэхээр 350 аж ахуй нэгж байгуулалт томорно. Монголын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийг бий болгоё. Ингээд шилдэг дүүрэг болно гэсэн нэг шалгуурт нь бас тэнцэнэ. Цэвэн жавын хувьд болохоор ингээд үндэсний хэрэглэгчийг бий болгоё гэдэг байгаа байхгүй. Үндэсний хэрэглэгчийг тэгтээ үндэсний брэндгүйгээр гэж байгаа юм шиг. Эсвэл ер нь хэрэглэгч гэдэг бол яг үндэсний гэдэг юм уу, гадаадын гэдэг юм уу? Хэрэглэгч бол хамгийн хямд чанартай тэр бараа бүтээгдэхүүнийг л сонгох эрхтэй шүү дээ. Тэгээс чи үндэсний хэрэглэгчд муу юм бол үндэснийхээ юмыг л аваад байгаарэ гэх. Тэгэхээр манай үндэсний брендинг дээр өөрт нь зөвхөн Монголдо үйлдвэрлэсэн гэдэг эх орон чандалагт нь л найдаад байгаа болохоос биш. Яг та нар өөрсдөө залуу хүмүүс манай үндэсний эх орны үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнээс сурчлагаа брендингэд яг тийм гадаадын бараа бүтээгдэхүүний брендингээс дутхгүй тийм орчин үеийн стил, амьдралын хэв маяг, дуу хоолой тэр бүх эрчим хөдөлгөөн тэр байдгүйгүй зөвхөн л Монгол хүн юм бол Монголд үлдсэн аваараа гэж найчид ингээ үндэсний хэрэглэгч бий болгоё гэдэг бол энэ өөрөө бас хийсвэр иймэрхүү бас зөрчилтэй юмнууд харагдсан шүү. Орлуулалт гэдэг маань өөрөө уус нэг жижиг дунд үйлдвэрлэлээр хөрөнгө оруулаад байдаг шүү дээ. Өөр нэгэн хөрөнгө оруулалт юу гэдэг нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн орлуулалттай асуудал. Бүтээгдэхүүн сайн борлогдоод үйлдвэрт нөр хөрөнгө оруулалт үздэг тийм. Зөв санаа гарчлаа гэж хэлэх шээ. Сайн байцгаана уу? Намайг Цэдэн Домба гэдэг. Энэ удаагийн сонгуульд энэ тойрогт өөрийнхөө төржилсөн тойрогт нэр дэвшиж байгаа за миний бие туйл их баяртай байна. Энэ удаагийн сонгуульд миний бие энэ өөрийн төржилсөн төрлөх хоттой өөрийнхөө өссөн багтаан нэр дэвшиж байна. Миний энэ удаагийн сонгуульд орсож байгаа бүрийн хөтөлбөр маань бол ажил орлоготой Монгол хүний төлөө нэр дэвшиж байна. Учир нь гэвэл манай багт маш олон залуучууд маань ажилгүй байна. Тухайлбал манай хажуутлын айлын нэгэн залуу маань өнөөдөр ажил олдохгүйгаас болоод алтны компанид нинжагаар ингэж хөдөө явж ажиллаж байна. Манай зүүн талын айлд бас ажилгүй нэгэн бүсгүй ажил олдохгүйгаас болж өнөөдөр зах дээр 8 хийж хүнд хөдөлмөр эрхэлж байна. Би энэ удаагийн сонгуульд үйлдвэржилтийн асуудлыг шийдэхээр санал болгож байгаа юм. Баянхонгор аймаг Монгол улсдаа Ямааны тоогоор 1 номерт жагсдаг ийм аймаг байж байгаа. Өнөөдөр тэгвэл Ямааных ноолрыг өнөөдөр босруулах үйлдвэрийг Баянгорт байгуулснаар маш олон хүнийг өнөөдөр ажлын байраар хангах боломжтой. Өнөөдөр уулуурхайн маш олон үйлдвэр аж ахуйн нэгжүүд өнөөдөр Баянгорт маань ордууд илрээд байна. Энд тулгуурласан аж үйлдвэрүүдийг бид зохицоор нь өнөөдөр байгуулах бүрэн боломжтой. Энэ үйлдвэрүүдийг ингэж зохицоор нь бид төрийн зүгээс бодлоготойгоор хөгжүүлж чадах юм бол үүнийг дагсан жижиг дунд үйлдвэрүүд аяндаа дагаад хөгжих юм аа. Ямаа байсан тэгээд Ямааныхаа ноосыг угаасан чинь 1 мөнгө унсан. Дахиад угаасан чинь дараа нь яалаа. Утас хийсэн чинь дахиад мөнгө унчихсан. Тэгээ дахиад цамц хийсэн чинь дахиад мөнгө унчихсан. Цамцаа эх орондоо зарсан чинь гадаад руу гарсан дахиад мөнгө унчих тийм. Тэгэхээр энэ бол яг зөв. Энэ бол нөгөө үйлдвэрлэлийн дамжлагын асуудал бас манайд байхгүй. Одоо шил оюун толгойг байгуулж чад хажууд нөгөө зэсийн үйлдвэр тэгээд утасны үйлдвэр гэдэг юм тийм. Тэгээд цааталт нь одоо электроник үйлдвэр ингээд тус биенээсээ салбарсан дамжлагын үйлдвэрүүд гэдэг Монголд яг үнэхээр дутагдаад байгаа. Энэ үйлдвэрийг санаа гаргаж бас их боломжтой байлаа. Баярлалаа. Цэдэн Домба тэр яриагаа бас яг үхэлгээ их зөв
цэгцтэй илэрхийлэхгүй бол ажилтгүй залуу алтны компанид нэнжээр ажиллаж ийн гинүү. Тэгэхээр бол би нэг толгой өргөв явчихлаа. Нэнжэ гэдэг оронтой алтны компанид байт юм байна тий. Тэгсэн мөртөө тэргүй ажилгүй юм байна гэдэг. Тэгэхээр шинэ өөрөө зөрчилтөө ийм юм болчих байна. Сайн байцгаана уу хамт үргийн бид оршин суугчдаа хамт үргийн өдрийн мэндийг хүргэе. Би бол нэмсрэн онгоцтой зэрэг нийслэлийн эрдэнэ төлөвлөгчдийн онлын 2 дугаар тойрогт өөрийн шийдэлтэйгээ зөвлөлээ. Төрсөн цагаас эхлэн гэнэл хотын, гэнэл дүүргийн, гэнэл хорооллын энэ л газар миний багнаас өнгөрсөн. Өнөөдөр Улаанбаатар хотод 180 мянга орчим хөр хорооллын. Өнөөдөр Улаанбаатар хотод 180 мянга орчим 100%. Өнөөдөр Улаанбаатар хотод 180 мянга орчим модон жуулсан. Миний шийдэл бол алга дарамт газрын өмчтөө байх. Төрн тусалж эрдэнэ босгоё гэж. Төр бүх зүйлийг хийж өгдөг биш. Төр байшингийн барьж өгдөг биш. Төр дулааны олдож өгдөг биш. Харин иргэд өөрсдөө байшин барьж суух боломжийг өгч. Хэрвээ иргэд энийг хийж чадахгүй бол тусалъя. Дэлхийн стандартад нийцсэн тэр тансаг хаусууд яаж байж вэ? Ямар технологи, ямар арга, ямар хугацаанд, ямар хэмнэлттэйгээр барих боломж байгааг би харж байна. Капиталын нууц тодорхой болсон байна. Тэр хүмүүс баян гэдгийг мэдэхгүй амьдарч байна. Тэр хүмүүс баян, тэр хүмүүс өмчтэй, тэр хүмүүс алга дарамт газартай. Тэнцэнэ сайхан амьдрах боломж байна. Энийг яагаад гэдэг өртөөж өгч болохгүй юм бэ? Дулааны л татаад өгч. Халуун үд тусын шийдэл өгч. Бохрын шийдэл өгч. Ингээд болоо. Тэдэнд юу ч хийхгүй. 100 сая 2 хүн байртай болдог бол 100 сая 2 тонн байртай. 100 сая 2 тонн хаустай болох болно. Энийг бид яагаад хийхгүй вэ? Энийг бид яагаад хийхгүй вэ? Өнөөдөр залуучууд маань, залуу хосууд маань 100 сая 10 жилийн өрөнд орж ирж байна. Шилмэг бичлэгийн их чанар мотоо дуун цаана юм л дээ. Гэхдээ би ямарч нийт сонссон хугацаанд харсан хугацаанд алга дарамт газрын хамт гэдэг ямарч 5 удаа бариад тавьсан шүү. Сайн байцгаана уу иргэд сонгогчдоо. Сайн байцгаана уу эрхэм хөршүүдээ. Манай Баянзүрх дүүрэг 240 мянган хүн амьдардгаас түүний 70% буюу 35-аас 40 мянган өрх гэр хороололд амьдардаг юм а. 35 мянган ширхэг дутуу шаталтай зуух агаар бохирдуулж, 35 мянган ширхэг ил нойл хөрс бохирдуулж, 35 мянган айлын бохирын задгаа хийгдэл халдвар төвчний тархалт тэгдэж байна. Зөвхөн Баянзүрх дүүргийн 35 мянган өрх жилд 175 мянган тонн нүүрс, 1.2 сая куб метр мод шатааж, дулаан суухын тулд нэг өрхөөс 2.5 сая төгрөгийн шууд зарлага гарч байна. Энэ мөнгө бол бага мөнгө биш ээ. Гэхдээ утаа болгохын тулд, агаар бохирдуулахын тулд манай гэр ороолынхан шатааж байгаа юм бишээ. Яаж Баянзүрх дүүргээ байгаль орчны шийдэлтэй ногоон дүүрэг болгох вэ? Энэ шийдлийг та бүхнийхээ орлогын боломжид тулгуурлан боловсруулан ирлээ. Энэ бол Баянзүрх дүүргийн 35 мянган өрхийг цэвэр бохир усны шугамд маш бага төлбөрийн нөхцөлтэй моргожийн зээл хэлбэрээр холбох шийдэл юм а. Гэр хороол бол газрын тэгш гадаргуут орон зай дээр хуаарган буусан хотчлтын уламжлалт хоцрогдсон сууриншил юм а. Энэ хоцрогдсон сууриншилтын тогтолцоог орчин үеийн хот байгуулалтын жишг стандарт нийцүүлэх хамгийн сайн шилдэг аргачлал бол цэвэр бохир усны шугамд холбох явдал юм а. За та бүхэн макет дээр анхаарлаа хандуулно. Улаанбаатар хотын гэр хорооллын дундуур нийслэлийн төсвийн хөрөнгөөр цэвэр усны шугам татаж өгнө. Ингээд өрх гэрүүдийн гадаа ирсэн цэвэр усны шугамнаас хамгийн ихний айл өөрийн зардлаар 35 м, 20-35 м шугам татаж гэртээ цэвэр ус оруулна. Ингээд цэвэр ус орсон, нэгэн цэвэр ус орж ирсний дараа дулаан болон сэргээх тэрчим хүчийг ашиглан дулаан болон хувиргана. Ийхүү цэвэр ус дулаан болон хувирсны дараа дараагийн айл энэ айлаас татаж мөн энэ хэлбэрээр гэртээ цэвэр болон дулааны шийдлийг олно. Үүнтэй зэрэгцүүлээд мөн буцаагаад бохир усны шугамыг хамтдан татаж 10-аас 20 айлын дунд нэг бохир усны цооногийг бий болгон сард нэг удаа зөөврийн машинаар тээвэрлэн холдуулж асах ийм шийдлийг танилцуулж байгаамаа. Санхүүгийн боломжтой ч айл бий, боломжгүй ч айл бий. За боломжгүй айлын нэг тэгвэл хэрхэн шийдвэрлэх вэ?
Нэгэнт цэвэр бохир ус орох боломжтой болсон газраа банкнд барьцаалж моргежийн зээл хэлбэрээр дулааны шугам тавих зардлаа босгож авах юм. 20-оос 35 м цэвэр усны болон бохирын шугамыг гэртээ татан оруулахад 2 сая 700 мянгаас 5 сая төгрөгийн зардал гарч байгаа юм. Чой жомц бол одоо өнөөдөр бол оролцож байгаа хүмүүсээс мөнгө наанаа байгаа, яг арга замууд нь юу юм, ямар үр дүнтэй, өнөөдөр нөхцөл байдал нь ямар байгаа ингээд хамгийн олон талаас нь яг аргументтай, факттай шийдэх арга замтай нь яг энэ шинжлэх санааг баг ер нь хамгийн сайн гаргасан үнэ нэг болов уу гэж одоо дэмжмээр байгаа чой жомцыг. Сайн мэцхан уу залуучуудаа. Сүүлийн үед нийгэмдэх залуучуудын оролцоо буурсан талаар нэлээдгүй ярилцах болсон. Өнөөдрийн уулзалтыг зарлцгаад бас цөөн оюутан ирэх болов хэмээн санаа зовж ирсэн. Гэтэл маш олон оюутан ирснийг хараад маш их баяртай байгаагаа илэрхийлэх нь зүйтэй болов гэж бодож байна. Өөр хангаачууд тэр дундаа 12-ийн залуучууд бол азтай. Юугаараа азтай вэ гэхлээр бусад аймагуудын, бусад орон нутгуудын залуучуудын хүсэж байгаа олон зүйлс 12-ийн залуучуудад байдаг. Өмнө хийсэн залуучуудын уулзалтаас би нэг зүйлийг анзаарсан. Тэр нь юу байсан бэ гэхлээр та улсын хурлд нэр дэвшиж байгаа юм бол танаас нэг зүйлийг нэхнэ гэжсэн. Тэр нь юу байсан бэ гэхлээр дандаа дэлхийг эзлэх төлөвлөгөө байсан. Би залуучууд дандаа нэг зүйл хийв. Улсын хурлын гишүүн болно гэж ярьж байгаа хүнээс дэлхийг эзлэх төлөвлөгөө нэгж байгаа цаг танай орон нутгийн залуучуудын асуудал хизээ шийдэгдэхгүй гэж. Том зүйлийг хүсэх нь зөв байж болно. Гэхдээ хэрэгжих боломжтой, шийдэлтэй хэн юу хийх ёстой юм бэ гэдэг үүрэг хариуцлагыг ойлгосны үндсэн дээр сонголтоо хийдэг байгаасаа гэж уриалмаар. Тэгэхээр залуучууд та бүхэнтэйгээ залуусын бодлого, төрийн бодлогын залуучуудад дэмждэг орнуудын туршлагаас хуваалцсан. Өөрөлдвөл энэ зүйлсийг та бүхэн надаас нэхээсэй гэж хүсгээд санаа өгн хэлжсэн. Энэ чинь өөрөө нийгмийн мэдээлэл учраас факт буюу баримт, үндэслэл, энэ чинь анализ, дүн шинжилгээ тэгээд гарцахгүй. Энэ шийдэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурвын одоо яг үндсэн яг цогцын хэлбэрээр байж чадах юм байна. Гэхдээ энэ чинь зөвхөн агуулга дээр нь ярьж байгаа шүү дээ би тий. За тэгэхээр судалгаа ерөөсөө ашиглахгүй байгаа учраас угаасаа бүтэц хийхдээ судалгаагаа хаана оруулах вэ гэдгийг тавиагүй учраас энэ илтгэлүүд чинь ерөнхийдөө мүлгэр байгаад байхгүй. Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргье. Намайг Амгаланбаатарын Эрдэнэбаатар гэдгээ. Би 3 дугаар хорооны 15 дугаар гудамжны 30 тоодод оршин суудаг. Би төрлөг нутгийнхаа хөгжил сэтгэлээтэд санаа зовон явдаг хонгор нутагт төрж өссөн живийн нэг залуу. Хэдхэн жилийн өмнө та бүгдийн нэгэн адил нэр дэвшигчийн илтгэлийг сонгогчийн байр сууриас би сонсоод сууж байсан. Тухайн үед би таны нэгэн адил түүнд итгэсэн. Гэсэн ч тэр гоё сэтгэн бүгдээ ах миний таны бид бүгдийн итгэлийг дааж чадаагүй. Хонгор нутгийнхан бид бүгд түүнд хуурцаа. Ер нь өөрийнхөө л одоо зүтгэсэн мэрийсэн юмдаа одоо тууштай ханддаг ийм чанар гэж одоо боддгийн. Тэгээд дараагаар нь одоо би тэр энэ туршлагатай тулгуурлаад аймагтаа орон нутгийн хөгжилд мэдээллийн технологиор дэмжлэг үзүүлэхээр Баян хонгор интернет мэдээллийн төв гэсэн төрийн бас байгууллага хуулиа байгуулсан. Тэрний удирдах зүйлийн гишүүн болсон. Энэ төрийн бас байгууллага маань вебмастер хийж байгаа. Энэ төрийн бас байгууллага маань дид одоо тэр үнээр ажиллаж байгаа. Одоо надад дан ганц өөрийнхөө төлөө явж сурсан мэдсэн бүхний хонгор нутгийнхаа зон олон та бүгдийн төлөө зориулж чин ирмэлзэл зүтгэл надад байна. Миний та бүхэн танилцуул нэгдэх шийдэл болвол өндөр хурдаар өндөр маргааш руу тэмүүлцгээе. Хэрвээ надад итгэл хүлээлгүй төрийн бүхүүлжлэгийг төвжирлгүй болгож тайлбар мэдээгийн таны авах боломжтой хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хамгийн хурдаар түгээж чадах тийм боломжийг би харж байна. Миний төвшүүлж буй хоёр дахь шийдэл бол салин гараан байлаа болох дараагийн айл танаах. Зүгээр нөгөө бүтээлчээр ашиглаад санаа ургуулад өөртөө зориулаад уулна гаргасан мөл илүү гоё явах байсан. Гэхдээ саяын өөрийгөө магтахаасаа илүү өрөөлөөр тодорхойлуулж байгаа энэ ч юм бол айгуу сайн дэвшилтэй байлаа. Телевизийн талын өнгө үзүүлэлт хариулгын дээр бас нэлээд дэвшил байсан. Уг нь эхлээд гоё гараад ирсэн. Нөгөө төвсөлийн хүчийг ашиглах гэдэг. Юу гараад пассворд агаад яг баталгаатай харж болно тийм. Тэгэхээр энэ ч харахгүй шүү дээ. Тэр бол сэтгэл зүйд нөлөөлдөг төвсөлийн хүчийг ашиглах тийм ээ. Ер нь бол сонгуул бол хувь хүнийг гэж байдаг баг. Юу сонгуулийн одоо мэрэгчлэн биш л дээ.
Гэхдээ мэдээлэл хүлээн авахчийн хувьд бол надад энэ юу хэрэгтэй юм бэ? Тэ? Эсвэл одоо би энүүгээр юу хийх вэ гэдэг ийм дүн шинжилгээний жинлүүр дээр дандаа тавьдаг учраас чи хинбэ гэдэг нь бол ерөнхийдөө нэг 10 дахь юм 20 дахь гараг асуулт байдаг байхгүй юу? Хэрэв энэ үнэхээр сонио хийж чадахгүй бол үнэхээр сонио хийж чадвал энэ чинь бас нэг тэ төлхөрөөс байж болно. Санаагийн цэвэн жав Хуйгийн цэдэн дамбаа Ням сүрэнгийн цэлмэг Цэдэв доржийн чой жамц Мягмарын инх бадрал Амгалан баатрын Эрдэнэтбаатар Энэхүү төслийг цааш өргөжлүүлэх боломжтой болсон байна. Мягмарын инх бодрол энэхүү төслийг цааш өргөжлүүлэх боломжтой болсон байна. Цэдэг доржийн чой жамцаа төслийг цааш өргөжлүүлэх боломжтой болсон байна. Баяр хүргэе. За оролцогч Амгалан баатрын Эрдэнэтбаатар та төслөө цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Нямс сүрэнгийн цэлмэг та хайр юм. Төслөө цааш үргэлжлүүлэх боломжтой болжээ. Баяр хүргэе. Тэгэхээр Америкийн иргэний дайны үеүүдэд муу мэдээ авчирсан шууданчийг цаазал гэсэн тийм хууль үйлчилж байсан гэж. Тэгээд муу мэдээ авчирч байгаа хүн дандаа муугаар дурсагддаг. Гэхдээ муу мэдээний үнц нь юунаас эхлэх вэ гэдэг нь бас эргэлзээт. Ямар ч тохиолдолд хүний амьдралд хувь зүй гэж байдаг бол тодорхой хэмжээгээр хүний явах зүгт чиглэл гаргаж өгдөг. Тэр хүний мэдээж хөдөлмөр зүтгэл өөрийгөө дайчлах чадвараас л бүх зүйл шалтгаалдаг. Тэгээ яг энэ мөчөд бол манай шилдэг оросчтой маань нэг энэ сайхан залуу тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсонд бас төлөвлийг харамсаж байна. За тэгээд өөрөө энэ шүүгчдийн онооны нийлбэр дүнтэй хэр зэрэг санал нэгж байна. Тэгэхээр зөндөө олон шүүгч онооны нийлбэр гаргасан байгаа. Тэгэхээр тэрнтэй бол маргах юм байхгүй. Бусад оролцогчдоо анд найзуудаа зориулаад хэлэх үг. Та бүгдээрээ Монголын 3 сая иргэдээс шилгэн болж гарч ирж ялгарч чадсан. Та бүгд өөрсдийгөө шинээр нээж, шинээр илэрхийлж өөрсдийнхөө хувьд нэг шинэ алхмыг хийж чадсан хүмүүсээ та нар бол манлайлагчдаа залуучуудаа улам уушаа хүчтэй орой. За баярлалаа. Маргааш юу их вэ? Маргааш өглөө хичээлдээ суун. Нэгдгээс амьдрал өмнө яаж үргэлжилж ийсэн тэр хэмнэлээрээ үргэлжлээ явна. Энэ бол хэдийгээр тэмцээний хувьд эхлэл төгсгөл болж байгаа ч гэсэндээ миний амьдралын хувьд өөрийгөө өөр өнцгөр харах. Хүн ер нь ингэж сэтгэж, ингэж юмыг өөр олон өнцгөөс харж болдог юм байна шүү. Өөр хүмүүс
нүүрэн дээрээ нүдэн дээрээ гоё юм ярьчаад цаадалтаа бас яаж өөр байж чаддсан бэ гэдэг тэр бүх амьдралын олон үнцгийг богинохон хугацаанд олж харж чадсан тийм үнэхээр гайхалтай тэмцээн байлаа. За баярлалаа. За бүгдээрээ хамтран орсон залуудаа амжилтсая. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. За тэгэхээр Нобелийн шагналт Английн ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хэлсэн нэгэн үг байдаг. Илтгэх чадварыг эзэмсснээр та эзэн хаадын сүр хүчнээс илүү их эрх дарахтай болж чадна гэж хэлсэн байдаг. Яг харахгүй гэдэг бол үг үн цэнтэй байж цаг үеийн төлөөлдөг. Хэрэгтэй газараа хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зүйлийг нь хэрэгтэй байдлаар нь хэлж чадах юм бол хамгийн чухал. Тэгэд манай залуучдын маань хувьд өнөөдөр зөвхөн уран илтгэх ярианы гоёор өрсөлдсөнгүй. Гол нь яг түрүүний өөрөө чинь онцолж ирсэн шиг гол нь өөрийнхөө үзэл бодол хий хэрэгжүүлэх гэсэн санал бодлоо бусдад хэр зэрэг итгэл үнэмшилтэйгээр хүргэж чадж байна гэдгийг л манай шүүгчшүүлээ. За шүүгчдийн маань хувьд бас нэлээд чанга бас чин сэтгэлээс харамгүй асар их цагийг зарцуулж энэ хүндрэлтийн ард гарлаа гэж би бодож байна. Аргагүй бас шүүгчд маань их тийм олон талаас нь харж ирсэн л да. За нэг шүүгч жишээлбэл агуулга текст талд харж байхад нөгөө шүүгч нь одоо телевизийн талаас үнэлсэн. Тэгээд оролцогчдын маань хувьд онлайн талын мэдлэг болоод илтгэх ур чадварын хичээлүүдээр авсан мэдлэгээ бүтээлчээр хандсан хүн байхад за нөгөө талаар бас хайн хандсан гэдгийг бол шүүгчд маань бол шууд хэлсэн. Тэгээд өнөөдөр нэвтрүүлгийн маань сонгоо үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн сайхан амраарай. Баяртай үзэгчтэй. За сайхан амраарай. Shin Ogloni naramandla Shin hen Цагийн өрөн дэлгэрлээ Сарол сайхан миний Монгол сайн цагийн учрал хийлээ Сарол сайхан миний Монгол сайн цагийн учрал хийлээ Oh
чухаар лавчлаа эрхэмсэн миний Монгол эднэт цагийн өдрөл өндөрлөө эрхэмсэн миний Монгол эднэт цагийн өдрөл шинээр өндөрлөө энхүглөөний нараманда цагийн мурадад дахиж итгэж авчлаа Харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамсаагүй